Аймгийн засаг дарга тэргүүтээ удирдлагууд Ховд аймгийн тээвэрчдийн холбооны тэргүүн аюур зан болон тээвэрчдтэй уулзаж нүүрсний үнийг тогтвортой барьж хямд үнээр иргэдэд нүүрс нийлүүлэх асуудлаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу нүүрсний тээвэрлэлтэнд орон нутгийн тээвэрчдийг дэмжин хотгорын нүүрсний уурхайг нүүрсний эрхийн бичиг олгож хамтарч ажиллахаар болжээ. Нүүрсний үнийг буулгахын тулд 42 мянган хүнтэй Ховд нутгийн айл өрхүүдийг бол нүүрсийн өвчлөлтийг бол нүүрсийг 85 мянга болгож тээвэрчдийн холбоо түүний тээврийн хамт олонтой гэрээ хийж аймгийн засаг дарга тамгын газартай гэрээ хийсний улмаас үндсэндээ нүүрсийг бол 85 мянган төгрөгөөр ард иргэдэд яг 120 мянгаар гөрөлдөг шиг гэрт 85 мянган төгрөгөөр гөрөж үйлчилж байгаа. Ингээд орон нутгийн жолооч тээвэрчдийг бас нэг 70 сая орчим төгрөгийн тээврэнхөөс орж байгаа. Энийг бол бас нэг өөрийнхөө тээвэрчдийг бас гэдэн цаастаа болж байгаа амьдралын үйлдвэрлэх гэдэг нийт нутгийн жолоочныг бас дэмжиж байгаа ийм асуудлууд яг хөө дээхэн үед бол засаг дарга нар бол нүүрсийг дандаа чавчдаг тийм сонин 8 хийдгээс одоо энэ жил бол тийм алга одоо шудраг явж байна. Одоогийн байдлаар бол 9 камаас 300 тонн нүүрс хотгорын уурхаагаас ачижсэн сайн чанарын нүүрс доот нь бол яг хөө данх шиг нийт нэг авдар шиг нүүрс ачиж нэгсэн тэр юуны хотгорын уурхаанд дарга битээр бол тохиролцсон үндсэндээс одоо ихний машинууд ирж байгаа. Энэ үйл бол ямар ч цагаан сар хүртийн нүүрсний үнийг 85-д барьна гэсэн бодолтой байгаа. Тээвэрчдийн холбоотой тохиролцоонд хүрсний үр дүнд Ховд аймгийн төвийн иргэд урд жилүүдээс 1 тонн дутамд 25-аас 40 мянган төгрөгөөр хямд үнээр нүүрс хэрэглэх боломжтой болж байна. Гэвч сайнны хажуугаар саар гихчээр тээвэрчдээс 1 тонныг нь 85 мянган төгрөгөөр худалдан аваад цааш дамлаж 50 шуудаа нүүрсийг 7 мянган төгрөгөөр худалдаалж байгаа тохиолдол нэлээдгүй гарч байгаа учраас боломжийн үнээр нүүрс худалдан авах гэсэн иргэдэд тэр бүр хотгорын нүүрс олдохгүй байна гэх мэдээллийг иргэд хэлж байсан юм а. Одоо энэ аргал шуудаа аргал 4000 тайгаа нодны 3000 тай байсан. Ер нь нодныхаас жил 1000 төгрөгөөр нэмэгдсэн. Нүүрсний хувьд бол 20 мянгаар нэмэгдсэн байна. Энэ одоо энэ шатхууны үнийн нэмэгдэлтэй холбоотой байх гэж бодож байгаа. Одоо тэр хотгорын уурхай нүүрс гэхээр одоо 85-аар авчирна гэдэг энэ тээвэрчдийн холбоо ярьж байгаа. Тэр үнийг ирээд дууссан. Ирээд тэрчээрээс хаашаа шүтэ мэдхгүй алга болдог. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн түлээний зах дээр нэг шуудаа аргал 4 мянган төгрөг, 25-ын ут мод 7 мянган төгрөг, нэг шуудаа эко нүүрс 6 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол 1 тонн хөшөөтийн нүүрс 130 мянган төгрөгийн үн ханштайгаар борлуулагдаж байна.